Сайн байцгаана уу хүмүүст сонсогчдоо би хөтлөгч Мишка байна. За өнөөдөр хүчирхийллийн үндсийн төвтэй хамтраад энэ хайр гэж юу хэмээх цуврал подкастыг эрхэм мөндөд сонсогч та бүхэндээ хүрэхээр бэлдсэн байгаа. Ингээд өнөөдрийнхөө хамгийн ихний дугаарыг хүчирхийллийн үндэсний төвийн хуулийн зөвлөгч Санчиртайгаа өнөөдөр та бүхэндээ ярилцаж өнгөрүүлэх болно. За сайн байна уу Санчираа? Сайн. За ажил давлаг уу? Тавлаг. За тэгэхээр та бид хоёр өнөөдрийнхөө дугаарыг бол хайр хүчирхийлэл хоёр нэг дор оршдоггүй гэсэн одоо энэ сэдвийн хүрээнд юу ярилцах юм. Тэгэхээр хамгийн түрүүлж одоо би танаас асуух асуулт юу вэ гэхээр яг гэр бүлийн хүчирхийлэл гэж яг юу юм бэ гэдгийг та манаас сонсогчдод одоо ингэ тайлбарлаад өгч. За гэр бүлийн хүчирхийлэл маань хамгийн ойрын хамаарал бүхий хүмүүсийн хооронд үлдэгдчихэд. Яг гэр бүл дотроо оршин байгаа тийм. Хамаарал бүхий хүмүүсийн хооронд даалт хэлбэрээр давтагдаж, даймжирч идэг, улам амь насанд аюултай болж идэг тийм гэмт хэрэг гэж үздэг. За яг гэр бүлийн хүчирхийлэл тэгвэл одоо хүчирхийлэл гэдэг чинь одоо бас нэг арай өргөн сэдв болчиход байна шүү дээ. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь яг юугаараа яг ялгагдаад байна. Яг гэр бүлийн хүрээ нэгэд дахин давтагдж байгаа л гэсэн л зүйлээр ялгарч байна уу? Ер нь бол гудамжинд хүнд зодуулж аал дахин очиод зодуулаад авахгүй цохиулаад авахгүй шүү дээ. Гэтэл гэр бүлийн хүрээнд давхан хүрээнд учраас хамгийн ойрын хүмүүс нь учраас орой гэртээ уулзсан өглөө гэртээ хамт сэрнэ эн чинь байнгын нөгөө нэг тогтмол нэг гэрт байгаа учраас давтагдах магадлал айгүй өндөр байхгүй юу? Байнга тулгарч идэг тийм учраас давтагдана, даймжирна, улам аюултай болно гэдэг нь гэдэг нөө цикл хэлбэрт орж идэг. Би чамд хайртай юм чинь чиний л төлөө байна штэ гэдэг байдлаар асуудлыг гаргаж ирж идэг. Гэхдээ энэ нь өөрөө хаардалт, хяналт, цаана дарамт явагдаж идэг. Одоо хүнийг ингээл хүргэж өгөөл аваал энэ яасан халамжтай нөхөртэй юм бэ гэд хөндлөнгийн хүн харж идэг Гэтэл магадгүй цаана нь юу хог гэхэлэр байнгын нөгөө бусдаас тусгаарлаж авах магадлал өндөр байхгүй Харж явах гэсэн хаардалтай байх магадлал өндөртэй байдаг ч юм уу. За тэгвэл хайр гэж яг таны бодлоор ч юм уу яг юу хэлж байгаа вэ? Таны зүгээр өөрийн тодорхойлолтоор шүү юм. Ер нь яг харилцаагаа үнэлэх нь аюул чухал та. Одоо жишээ нь гэхэд би энэ хүнийг хайрлаж чадчихна уу, хүндэтгэж гэнэ үү? Бид хоёрын харилцаанд хайр байна уу? Ер нь тэгээ бие бинийгээ хүндэтгэж гэнэ үү? Ядчил нэг нь орой ороод ирэхэд халуун цайтай хогтоод нэг нэгийгээ хүндэтгэж гэнэ үү? Гэтэл зүгээр нөгөө нэг тэгдэж штэ эмгтэй хүн юм чинь чи орой ирэхэд нэг аяа хоолой хийцэн байх хэвээр гэд хоосон сууж ивэл эн чинь өөр аюу хүнд гэтэл магадгүй харилцаанд хүндэтгэл авах юм бол нэг нь даарж байгаа, орой энэ ч үлсэж байгаа ачаалттай байгаа гэд ойлгодог, хүндтгэдэг. Тэгээ харилцаанд мэдээж ингээд асуудал үүсэхгүй гэр бүл гэж байхгүй шүү дээ Тэгэхээр нөө асуудлыг эв зүгээр зохицуулдаг, хоорондоо маш сайн ярилцдаг, байхын зөвшөлдсдөг байна уу тэрийг аяагуулсан харах хэрэгтэй л гэсэн. Тэгэхээр таны тодорхойлолтоор энэ хайр гэдгийг болохоор нэгт бол хүндлэл гэж одоо тодорхойлж байгаа юм. Хоёр гэх юм бол зүгээр халамж гэж ойлгож болох юм тий. Халамжлал, маламжлал гэж одоо ойлгож болох шүү. Шууд ингээл халамжлна гээл нэг нь одоо би энийг байнгын нэг нь л халамж тавиал би л одоо энэ хүнд хайрлуулах хэрэгтэй гэд хайрыг нөгөө өөх авахын ухаан гээл өгдөг штэ. Гэтэл магадгүй сэтгэлээрээ хүнийг ингээд тоглож байвал нэг өөр хэрэг. Гэтэл нөгөө нэг байнга л авах гал гэдэг, нэг нь байнга л өгөх гээд байдаг. Тийм харилцаа байх юм бол өөрснөө аюу дарамт учрах байхгүй юу? Жишээ нь тэгэхэд нийгмийн тулгалт шүү дээ. Магадгүй чи эмэгтэй хүн юм чинь чи хоолой хийсэн байх хэвээр, хүүхдээ харах хэвээр, гэрийн ажлыг чи хийсэн байх хэвээр Яг нэг уламжлалт хандлагаараа тэгдэг шүү дээ. Ихэвчлэн эмэгтэй хүн одоо юу гэдэг лээ 90 нэрээр ороод эмийн нэрээр гарна гэдэг үгээдэг Гэтэл тэрэнд нийцэх гээд магадгүй аюу дарамттай амьдрах юм бэл. Тэггүй тийм тохиолдлууд бол зөндөл байгаа шүү дээ. Нэрээ оддог, гэрийнхээ асуудлыг нуудаг ийм асуудлууд бас байдаг. Тэгэхээр яг нөгөө нэг манай энэ уламжлал одоо бас гэр бүлийн хүчирхийлүүлэх одоо бас нэг өөр юу болж ир гэж ойлгож болох уу? Одоо нэг хүчин зүйл ч юм уу. Одоо 90-ийн нэрээр ороод эмийн нэрээр гарнаа гэдэг бол эрэгтэй хүн одоо нэр хүндтэй байж байгаа л одоо тэрийг ирээс хүн ороо гарлаа гэхэд одоо эмэгтэйгийн нэр хүнд нь мэдэгдээр гарнаа гэсэн ойлголт харагдах гэдэг шүү дээ Энэ нөгөө нэг ер нь бол монголчууд ер нь эцгийн эрхт ёс ер нь давмгаалсан ийм улс орн баг За сүүлийн үед ерөнхийдөө хандлага ер нь хэр болсон? Ерөнхий ажиллагаа нь бол харьцангуй одоо тэгш болж ирж штэ одоо залуучууд хүүхдээ салхилуулахдаа хоёулаа хосороо гарч идэг ч юм уу эсвэл аав нар өглөө ингээд харахад магадгүй өмнө нь бол аауд
байдгүй байлаа шүү дээ тий. Ээжүүд л хөвчлэн хүүхдээ аваад хагаарлуулаад ээждүүсэн л харцангуй одоо ингээд харахад тэгш байдлаар тий. Гэтэл энэ бол бас л явцлаа процессын явц сайжрах юм бол байгаа гэсэн үг. Гэхдээ яг хаа нэг үе явах юм бол цаг үе яваад одоо нэг жоохон ч гэсэн эрэх тэгш оролцож байна л гэж ер нь харагдаж байна. Жоохон ч гэсэн зухууж байна л гэж ойлгож байна тий. Тийм юм бол ойлгож байна. За гэр бүлийн хүчирхийлд одоо яг хэн их хөвчлэн ингээд юу өртөгдөд тийм. Одоо миний бодлоор бол дийлэнх нь эмэгтэйчүүд байгаа бох тий. Тэгээд одоо бас хүүхдүүд бас дийлэнх хувь нь байдаг болов гэж бодож байна. Хүчирхийлээс үнсийн төвөр ингээд үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч ч юм уу одоо ингээд юм харахаар Ер нь бол 5 эмэгтэй тутмын нэг нь тий. За хүчирхийлд өртөж байна гэсэн судлаа байгаа тий. Тэгэхээр магадгүй энэ нэг эмэгтэй ард нь аав нь ээж нь гэр бүлээрээ байхгүй ганцхан энэ эмэгтэй асуудал биш байдаг. Хэрвээ чи ингэх юм бол танахныг би тгий шүү ингээ шүү гэд барьцаалсан байдлаар дарамтлж идэг тий. Тийм учраас энэ өөр хамрах үрээ ихтэй одоо хүүхэд нь байна дагалдаа тий. Нэг эмэгтэй дагалдаал 5-6 хүүхэд 3-4 хүүхэд гэл байж л байдаг. Тэгэхээр энэ олон хүүхдүүд бас давхар хүчирхийлд өртөд л сууж байдаг. Тэгэхээр бас эмэгтэйчүүдийн тоо их байхаас гадна одоо эмэгтэйчүүдийг дагаад ирж байгаа хүүхдүүдийн тоо бүр илүү байна л гэж ойлгох нь шүү дээ тий. Эрэгтэй хүмүүс юу хүчирхийлд өртсөн тохиол байдаг юм гэр бүлийн хүчирхийлж юм уу? Эрэгтэйчүүд өртөн гэлээ гэхдээ хандаж ирэх нь ховрахгүй. Яа тэгэхээр магадгүй нийгмийн зүгээс тулгалт штэ чи эр хүн байж ич тэ харчаагүй эмээн дор ингэдэг штэ хичнээн муу чи эмээн дээр гэл тэ тэр үгнээс бол тийм уу яа ер нь бол нөлөөлж байгаа л та тэр уламжлалт хандлагууд тэгэхээр орж ирэхгүй зөвлөгөө авч чадахгүй энд одоо хүчирхийлээс рүү үндэсний төвийн үүдэн дээрээс 4-5 удаа буцсан юм тохиолдол байгаа хгүй нэг хаалган дээр нэрчээл яг олоо байх уу гэж гадаа нь бас бодоод шүү дээ тий. Тэгээд авч чадахгүй тэгээ юунаас болж ийн гэдэг тэгэхээр би санаа зовоод хүмүүс намайг энэ хаалгаар орж ийн гэж харчих үдээ тий. Намаа одоо их нэртэй задуулчлаа энэ төр гэж ярих үдээ гэд би санаа зовоод байна гэж байгаа хгүй. Гэтэл магадгүй эмэгтэйчүүдийн зүгээс яаж хүчирхийлдэг вэ гэхээр илүүтэй эдийн засгийн чиглэлээр ч юм уу тий. Жир хүн юм чинь тэжээнд итгэх үүрэгтэй тэжээх ёстой. Гэх юм уу те эсвэл нь магадгүй сэтгэл санааны хүчирхийлэл хэдүүлдэ те чи тийм юм гэд бусадтай харьцуулах ч юм уу бусдын нөхөр ихнэрээ ингээд аваа явж байгаа чи намайг ингэсэнгүү ч гэдэг юм уу иймэрхүү байдлаар бол асуудал үүсэх юм бол байна. Гэхдээ мэдээж эрэгтэй хүн шиг шууд барьж аваад зодоод нүдэд ч юм уу хүч хэрэглэх нь бол харцангуй бага штэ те тэгэж болж чадахгүй. Тийм. Яг таны ярианаас ингээд сонсоод үзэхээр бас нэг эдийн засгийн ингээд үг ороод ирэхээр бас нэг өөр тийм бас өөр төрлүүд бас байдаг юм шиг байна тий. Одоо гэр бүлийн хүчирхийлэл нь өөрөө дотроо 4 хэлбэртэй. Сэтгэл санааны, бие махбодын, эдийн засгийн, бэлгийн гэдэг 4 хэлбэр байдаг тий. Сэтгэл санааных болоод бие махбодынхыг бол илүүтэй мэддэг хүмүүс тохиолдлыг бол эдийн засгийнхыг бол тэр болгоныг анзаардгүй. Одоо угаасаа л хайртай юм чинь гэл те тэгэл нөгөө нэр дээр зээл авдаг ч юм уу эсвэл нь магадгүй те чи ажил хийх хэрэггүй би чамайг халамжлаад ингээд би чамайг угаасаа авч явах хэрэгтэй гэл те гэрийн эзэн учраас гэх нөгөө нөхөр нь ингээд ачааг үрэх гээд байдаг. Гэтэл магадгүй тэрүүгээрээ дамжуулаад нөгөө эмэгтэй нийгмээс тусгаарлагдчихэдэг те найз нөхөдгүй болж идэг. Дээрээс нь орлогогүй болж идэг. Бүрэн эдийн засгийн хараат болж идэг юм тохиолдол байдаг. Яг нөгөө нөхөр нь эхнэрээ хайрлаж байгаа юм шиг бол одоо бүх юмнуудыг бэлдэж өглөө гэхэд эхнэр нь болохоор одоо өөрөө бэлдээгүй учраас ч юм уу одоо нийгмээс жоохон тусгаарлагдах магадлал өндрөөл гэж одоо ойлгож болох уу тий. Энэ нь болохоор шууд нэг одоо эмэгтэй өөрөө тийм бие даах чадваргүй болгочихж байгаа байхгүй тухайн эмэгтэй тий. Одоо ямар ч хүнийг тийм штэ амтан дээр үзэхэд ч гэсэн тий тэжээвэр амтан байгаад тэжээвэр амтныг явуулчих юм бол магадгүй тэр тий хүний гараас л хооллохгүй бол байгалаас хоолоо олж идэх чадваргүй ч юм. Тэрнтэй л адилхан байхгүй. Тэгэхээр хүн бие дааж амьдрах гэдэг нийгэм шин гэдэг маш чухал байхгүй. Хүн өөрөө нөө хичнээн байгалийн амтан чиглэлээ гэсэн нийгмийн бүтээгдэхүүн учраас тий нийгмээс олж авдаг, суралцдаг тий тийм учраас одоо юу тий. За. Тэгэхээр хүн одоо яг хүчирхийл яаж одоо өөрийгөө өртөж байгаа хэсгийг яаж бэлдэх вэ? Тэгэхээр
Тэгэхээр ерөнхийдөө юм одоо хэд их айдас мэдэрч л байгаа бол тий би тэр хүнтэй муудалцах та тэгшинтэй би одоо ярилцах чадахгүй ойлголцох чадахгүй тий энэ хүнтэй нэг жоохон тэрслэх юм бол энэ намайг ингэчдэг штэ гэд айцыг мэдэрдэг. Тэгээ үг хэлээ гэсэн үгээ шууд залгичдаг хэлж чадахгүй тий. Тэгээ байнгын юм хараат байдалтай байгаа болол өөрийгөө ер нь хүчрхийл байна л гэж ойлгох хэрэгтэй болж байна. За нэг ёсны бол зүгээр жоохон айдас мэдрэл хэлхэл юм бол хүчрхийл тэр нь өртөж гинэ л гэдгийг юм ойлгочих нь шүү дээ. Тийм ягаад гэвэл би өөрийнхөө байж чадахгүй байхгүй өөрийгөө илэрхийлж чадахгүй тий үгээ хэлж чадахгүй байгаа байхгүй ижил тэнцүү тэгшинтэй байж чадахгүй байгаа тий магадгүй хэрүүлийн үед бол өөрлөлтөө хэрүүлийн үед бол харилцан ярилцаа зөвшөлтсөд тий одоо тэгвэл энийг ингэж дараа нь би тэгчи гэд ингээд шийдчих боломжтой байдаг. Гэтэл хүчирхийллийн үед бол тийм яригддаггүй байхгүй нэг нь илт хүч давмгаа тий чи юмыг хүчээр шийдчихдэг тий эсвэл цохоо зодоод эсвэл хил амар дарамжлаад тэг ямар нэгэн байдлаар дийлцдэг учраас би айцтай юм штэ тий тийм учраас үгээ хэлж чадахгүй за яшиг тэгээ миний эрх зөрчигдөөд ингээд яваад байгаа байхгүй тэгж байгаа тохиолдолд энд бол ямар ч тэнцвэртэй харилцаа гэсэн юм бол яригдахгүй. За тэгэхээр энэ юу л юм байна л да. Харилцааны яг тэнцвэртэй байдлыг л одоо байлгах нь хүчрхийл байхгүй байхын үндэс гэж ерөнхийдөө ойлгож болох нь шүү дээ. Тэгэхээр яг энэ харилцаагаа яаж үнэлэх юм? Одоо хин яг одоо ингээд давуу байна гэдэг ч юм уу те. Тэрийг хүн өөрөө яаж үнэлэх вэ? Одоо яг та бид хоёр жишээ нь ихтэм нөхөр байлаа гэж одонгууд энэ зөвшөлтсөлд хүрлээ л дээ. Гэхдээ тэр зөвшөлтсөл чинь нэгтэл нь айдастай байж байгаад хүрсэн байж магадгүй шүү дээ. Энийг одоо яаж үнэлэх вэ? Яг шударга яаж үнэлэх вэ гэж л асуумаар байна. Тэгэхээр тэрний хэмжүүр нь ерөөсөө айдасгүй байхгүй юу? Би айдасгүй байгаа л бол энд ямар нэгэн хүчрхийл байхгүй байна тий. Хэрвээ би тодорхой хэмжээнд эдийн засгийн хувьд шийдвэр гаргаж чадахгүй байна тий. Магадгүй би өөрөө бие даагаад ингээд гараад ороод те өөрийнхөө хувийн орон зай байхгүй уцыг нь шалгадаг мессежийг үздэг чат юу гэдэг те бүх юм нь үздэг мэддэг хинтээ нийлдэг хаавар явдаг хэн ороод гарсан гэд бүх зүйлийг мэдхийг хүсэж байгаа хувийн орон зайд нь хэд халтж байгаа ийм тохиолдлууд байна шүү дээ. Тэгэхээр чинь ийм юм байна уугүй юу гэж мэдхэд л ойлгомжтой те уурлахаараа энэ хүн ямар аваар гаргаж байна түүнээс нь болоо би яаж ямар айдас тавтж байна энэ хүн надад гар хүрсэн үү те нэг л удаа гар хүрсэн бол ерөөсөө нохоо хүнийг зуучаад нэг удаа хадсан бахад дараагийн удаа дахиад хаддаг шүү дээ. Тэр чинь яагаад тэгэхээр цусан там ячиж байгаа байхгүй амтсан тийм цусан тамцсан тэр нохоо чинь дахин зуугаад яг тэрнтэй адилхан асуудлыг хүчээр шийдэж сурсан тохиолдол тийм асуудлыг яг тэр аргаараа шийдэж чаддаг тийм тохиолдол. Тэгэхээр нөгөө түрүү нь хэлсэнтэй ер нь ингээд суурн юу модыг ингээд тийм модоор үзэхэд тийм нөгөө суурн юу юм гэхэлэр нөгөө зөвшөлтсөл байгаа шүү дээ. Бид нэрээ нөгөө харилцаа үүслээ. Тэгэхэд ямар нэгэн асуудал үүсгэхэд зөвшөлтсөж хийж гэнэ үү тий? Хүнддэг гэнэ үү? Тэр юм чинь аюу чухал. Тэгээ итгэлцэл юм уу тий? Бид нарт хоорондоо итгэл байна уу? Гараа явлаа араас нь уцтаал хэдхэн минут болгон хооронд л тий? Чи хаана энэ юу хийж гин хинтээ явж гин гэл ингээд байвал ямар ч итгэлцэл байхгүй л хгүй. Мөнгөний асуудал төр ч тэр тий? Гэх мэтчлэн. Тэгэхээр энгийн энэ зүйлүүдээс л эхэлнэ. Хосуудын харилцаан дээр яг анх эхэлж байгаа тохиолдолд ерөөсөө л тийм миний хувийн орон зайг хэр хүнддэг гэнэ гэдгээс л харах байхгүй тий. Гэтэл магадгүй анхнаасаа л чи хинтээ найзлтын тий хинээд очдیں۔ Хамаадан садан бүгдийг мэдчихэдэг. Дээрээс нь нөө утсын шалгаж идэг тий. Фэйсэн яждаг, хувийнх нь орон зайг үзчихэдэг. Ийм тохиолдолд надад хувь хүн биш болоод эхэлж байгаа байхгүй. Тэгээд тэрхлээр энэ хүчрхийл байна л гэсэн. Тэгэхээр юу яах юм шүү дээ. Хувь хүний орон зайд нь илүү их ингэ нөгөө нэг халдаад ирэхээр тэр хүн өөрөө хувь хүн одоо биш болж хувирж байна. Тэгэхээр нэг дарамтанд орж ийнэ л гэж ойлгож байна шүү дээ. Ер нь тэр хүний хүслээр байж байгаа байхгүй. Хүн өөрөө ямар байлгамаар байна те иргэшээлтэй байлгахыг хүсэж штэ те. Өөрийнхөө харцаар хөдлөгдөг, өөрийнхөө үгээр хөдлөгдөг те. Үйлдэлээрээ айлгадаг. Ийм байгаа тохиолдолд ямар ч тэнцвэртэй харилцаа байхгүй энэ бол хүчрхийлтэй харилцаа юм байна тий. Тэгэл нэг удаа зодчаал уучлахгүй байдаг. Үгээр доромжилчаал уучлахгүй байдаг. Дахиад ихгүй гэж амлдаг тий. Гэтэл эн чинь нөгөө нэг зан үйл болоод тогтчихж байгаа байхгүй юу нөгөө хамт амьдарч байгаа тэр хүчрхийлтэй тий. Тэгээд ирэхлээр татагдаад ирээд байгаа. Тий.
Тэгсээр зан үйл бол угаасаа энэ ийм характертай л хүн байсан юм шиг те. Гэтэл хизэнээс ийм болсон юм бэ гэдгийг сандгүй те. Гэтэл магадгүй тэрийг ингээд ухаад үзэх юм бол түүхчлээд үзэх юм бол тэр харилцаа хүчрхийлтэй харилцаас гарч ирдэг. Нэг зүйлийг тодруулахыг хүсэж байна. Тэр юу гэхээр одоо хүчрхийллийн хэсэг үнсийн төв дээр тусламж одоо гуугаад ирж байгаа эмэгтэйчүүд байлаа гэж бодъё л та. Тэгээд тэр үнийг одоо хамгаалах байрт ч юм уу тодорхой хэмжээнд одоо авч тусгаарлаад одоо сэтгэл зүйн дэмжлэг үзүүлээд ингэ байж гэж ойлгоё. Тэгээд эргээд нөгөө тэр эмэгтэй буцаад нөгөө нэг гэртээ очих уу? Хэрвээ очсон тохиолдолд ямар арга хэмжээ авдаг юм бол нөхөр нь одоо жишээ нь эндээс бол танахаас бол ямар нэгэн тийм юу одоо зөвлөгөө мэдээлч юм уу эсвэл нэг тиймэрхүү байдлаар харилцан юм контакт үүсдэг юм болов гэдгийг асуух гэнэ. Тэгэхээр яг хамгаалах байранд аюулгүй байдал нь хангагдчихж байгаа тийм. Гэхдээ нөгөө нэг давхар нөгөө сэтгэл зүйн үйлчилгээ, нийгмийн ажлын үйлчилгээ, хуулийн үйлчилгээ энэ төр бүгдээ ингээд нөгөө цогцоор нь авах боломжтой байдаг. Тэгэхээр цогц үйлчилгээгээ аваад явна. Гэхдээ яг эргээд нийлэхгүй юу гэдэг дээр бол тухайн хүний өөрийнх нь сонголтын асуудал гэдэг байхгүй. Сэтгэл зүйн хувьд салалт хийгээгүй байгаа хүн 1000 шүүхээр ороод тэг гэрэлтэй цэцлүүлээд ямар ч нэмэр байхгүй. Эргээд одоо хамааралтай байдаг байхгүй айдастай тий. Эсвэл нь одоо салчвал эдийн засгийн хувьд ч гэдэг юм уу жижигхэн юм дээр хамааралтай байдаг. Одоо хүүхдэд нэг каш хэрэгтэй, памперс хэрэгтэй ингээл тий. Ингээл нэг жижигхэн юмнаас болоод эргээд холбогдох. Энэ нь өөрөө гэхдээ одоо жижигхэн гэж харж байгаа ч гэсэн тухайн хүндээ бол маш том асуудал ахгүй. Эдийн засгийн хамаарал байна тий. Дээрээс нь сэтгэл зүйн хамаарал байна. Тэгээ эргээд хамтран амьдрах болно. Хамтран амьдрах болсон үедээ бол дуртай үедээ тэгээ дудаа дургуугаа өрөөл хөөгөөд байна гэж өөрөөсөө бодно. Гэхдээ энд чинь хуулийн зохицуулалт нь бас байгаа байхгүй. Тэгэхээр адилхан арга хэмжээ авагдаад явна. Мэдээж хамгаалах байрнаас гарахт нь яах вэ гэхээр аюулгүй төлөвлөгөө боловсруулна. Энэ хүнтэй хамт байвал яах юм? Тусдаа байвал яах юм? Аюулгүй байдлаа яаж хангах юм те? Хамгийн түрүүнд тэнд мэдээлэх ёстой гэдэг. Дээрээс нь хорооны хамтарсан баг гэж байгаа. Хамтарсан багт нь бас хүлээлгэж өгдөг. Цаашлаад энэ гэр бүлд анхаарал тавьж те ингээд хяналт тавьж ажиллах юм үүрэгтэй хүмүүс нь хамтарсан багийн гишүүд байдаг байхгүй. Хамтарсан багийн гишүүд нь гэхдээ нөгөө нөхөрт нь хурж үйлчлэх юм лөө. Нөхөрт бол уг нь бол яг нөгөө хөтөлбөрөөр зан үйлд нөлөөлөх сайн дурын сургалт гэж байгаа. Гэхдээ тэр сургалт одоогор бол хэрэгжээгүй хөтөлбөр нь байгаа ч гэлээ гэсэн. Энэ хөтөлбөрийн даваа бол боломжтой. Эсвэл магадгүй те баримтлагдсан, хоригдсан тохиолдолд бас зан үйлд нөлөөлөх алтан сургалт бол хэрэгжээд явдаг байна. Тэгэхээр тэдгээр бас суугаад эргээд мэдээж өөрөө ухамсарлаад ойлгоод засрыг гэдэг ингэж байгаа тохиолдолд бол нийлэх боломжтой. Гэхдээ нэгнийхээ аймнаас нь дүнхээр эрсдэлтэй бол энэ хоёр нийлээд амьдрахад бол хүндрэлтэй шүү дээ. Тийм учраас тэрийг бол бодит үннээр нь бол охирогчд хэлэх шаардлагатай. Тийм. За тэгэхээр одоо та бид хоёрыг маш олон хүмүүс одоо сонсож байгаа, маш олон залуу хосууд одоо бас их сонсож байгаа тий. Та бид хоёрын өнөөдрийн сэдв болгох нь хайр хүчрхийл хоёр нэг дор оршдгүй л гэсэн мессежийг одоо нийт түгээх гээд байгаа шүү дээ. Та тэгэхээр одоо шинэ үеийнхаа одоо энэ залуу гэр бүл одоо бие биентэйгээ зүгтээ амьдарч байгаа энэ аав ээжүүд гэр бүлүүдэд ер нь юу гэж хэлмээр байна? Одоо таны ясныг зөвлөхөг сонсогч хүмүүндээ хүргэе гэж бодсон юм. Ер нь нээлттэй хосууд хоорондоо тий аливаа асуудлыг нээлттэй ярилцдаг, зөвшөөрөлцдөг, бие бинийгээ хүндэлдэг байх нь аюул чухал. Анхнаасаа л тийм байна. Дээрэс нь яг гэхээр нөө хувийн орон зайг нь маш сайн хүнддэг. Бусдыг ингээд загварчлах гээд авах ш тий. Аль болох эн чин одоо цорын ганц хүн шүү, дахин тавтагдчихгүй хүн тий. Тийм учраас энэ хүний би ийм талд нь татагдаад энэ хүнтэй тий харилцаа үүсгэж байгаа шүү, холбогдож байгаа шүү гэдгийг ойлгож, ухамсарлаж ингэж нэг харилцаанд хариуцлагатай хандах нь аюул чухал гэж байна та. За баярлалаа. За тэгэхээр подкастыг маань сонсож байгаа нийт сонсогчид та бүхэн маань бас маш чухал мессежийг одоо бас авсан болов уу гэж бодож байна. Тэгээд хайр хүчрхийл хоёр бол нэг дор оршдгоо. Хэрвээ хайртай дуртай байвал бүгдээрээ бие бинийгээ хүндлэх нь чухал юм байна. Бие биендээ хайр халамжийг өгөөд хоорондоо ярилцах нь айгүй чухал юм байна гэсэн мессежийг энэхүү подкастаар та бүхэнд хүргэлээ. Ингээд өнөөдрийн манай зочноор хүчрхийллийн хэсэг үндэсний төвийн хуулийн зөвлөгч Санжир маань бас оролцлоо. Танд бас баярлалаа. За баярлалаа. За ингээд их мөндөд сонсогч та бүхнийг дараагийн подкастаар иргэн уулзлаа. Түр баяртай хэмээн. Хэлье. За